Арчаагүй ялагч байснаас энэргүй ялагдагч байсан хамаагүй дээр. Олонний дэргэд хин нэгэн хүүхдийг эвгүй байдалд оруулан байж чи өөрийгөө илүү өдгийг нотлоо, илүү хөөрхөн, илүү чадaltaй, илүү хүчтэй гэдэг. Тэгээд юу гэж? Яг өмнөд чи 2 минут л сайхан мэдрэмжийг авна. Харин үүнээс хойш чи өөрөөсөө ичих мэдрэмжийг авдаг. Харин дээрлэхэлтэд өртсөн тэр хүүхдтэй сэтгэл зүйн гэмтэлтэй болох магадaltaй. Сэтгэл зүйн гэмтэл гэж юуны талаар ярьж гинэ гэвэл маш энгийн. Утга учиртай амьдралын холбоос нь алдагдана гэсэн үг. Нийгэм шиг хүсэлгүй, өөртөө итгэлгүй болох хамгийн хор хөнөөлтөн. Ямар нэгэн буруу зүйлс донтох магадлал үүсдэг. Бүгдөө хамтдаа дэлхийг харцгаая. Олонний танил дуучид, жүжигчид, бүх салбарын хүмүүс. Өсвөр насндаа бусдыг дээрлэхэж байсан өнөөдөр мэдэгдсэн учраас дахиж мэрэгжлээр ажиллах боломжгүй, дахиж тайзнаа гарах боломжгүй болсныг залууд өмнө чи харах боломжтой. Ийм учраас өөрийнхөө болоод бусдын ирээдүйг үгүй хийхгүй төлөө дээрлэлтийн эсрэг байгаарай гэж уриалахыг хүсэж байгаа залуучуудаа. Хин нэгэн хүүхдийг битгий дээрлэх, хин нэгэн хүүхэд дээрлэгэлтэд өртөж байгаа бол битгий чимээгүй өнгөр. Тэдгээр хүүхдүүдийн өмнөөс зогсож чадах залуу хадагтай, залуу ноёнтон байгаарай гэж хүсье. Тэгээ эцэст нь залуу дүүмэн чиний ирээдүйд чиний бодож байгаас илүү гэгээлэг, илүү гайхамшигтай байгаа. Харин тэр ирээдүйг бүтээх нөөц болцоо хүч чадал чамд байгаа. Амжилт хүсье. Дээрлэл дэлгэрэх